шүлхийн өвчин хэрхэн халдварладаг вэ? Халдвартай мал амтнаас шүлхийд мэдрэг мал амтнд шууд хавьтлын болон агаар дуслын замаар халдвар дамждаг. Халдвар авсан мал шүлхийн ил шинж тэмдэг илрэх хүртэл нууц үе нь 2-оос 14 хоног байдаг. Халдвартай мал амтнаас гадагшилж байгаа шүлс, нус, сүү, шээс, баас, үрийн шингэн зэргээр бохирлогдсон бүхий л эд зүйлсээр халдвар дамжин шууд бус замаар эрүүл мал амтныг өвчлүүлж халдвар дамжин тархнаа. Халдвартай мал амтан бэлчээр өвс усыг бохирдуулж улмаар эрүүл малд халдвар тараана. Хүний гутал хувцас, хашаа хороо, машин техник, малын тоног хэрэгслээр халдвар дамжуулна. Хүний хөдөлгөөнөөр дамжин халдвар тархах эрсдэлтэй болохыг анхаарах хэрэгтэй. Шүлхийн халдварыг зогсоох зорилгоор малчин та юу хийх ёстой вэ? Өвчлсөн мал амтныг тусгаарлах, малаа айлын малтай нийлүүлэхгүй байх, эрүүл малаа сайдр ажиглах, бусад малчидаа утсаар мэдээлж, сэрэмжлүүлнэ. Өвчин гарсан газрын малчин нэгнийдээ цугларахыг хориглоно.